бид нар ингээд хүүхэд байх чинь. Та гэр хаана ихээр LA Los Angeles LA гэхээр хүмүүс тэр болгон тэр үед одоо анзаарахгүй мэдэхгүй ч юм уу те медиа сайн хөгжөөгөө лээ те тэгч чи Холливуудын кино үздэг үстэй тийм тэр Холливуудын ийм сайн нөөс те тэрний дорч манай гэр үү юм уу те одоо тэр хүүхдийн тухайн хүүхдийн байдал тэгээд тэр болгон ингээд миний 70 тухамсарт ороод ирэхээр чинь би LA-д очихороо би кино урлагийн сургууль сурна тэгээд би жүжигчин болно тэгээд тэр нэг Холливуудгээ бичсэн байгаа тэр нь одоо индастри рүү тэмүүлнэ гэдгээ ингээд алсын зайд нь одоо destination зүгээр ингээд тодорхойлцсон. Тийм байдал маань хөглж явсараад эргээ бодоход одоо нэгэн цаг үед одоо энэ сууж байгаа нобо тэр өсвөр насны хүүхдийн мөрөөдөл хэлсэн. Найс нэг альбом ихтүүлэхдээ нэг өглөөний 10 минутын ийм одоо өглөөний 70 зуршилтэй байдаг. Би сүүлийн 2 жил яг энэ рутинээ өглөө болгон нэгч таслаагүй. Өнөөдөр бас премьертэй зориулаад явахаас өмнө яг тэрийг бас хиймээр байгаа. Бэлгийн дүр дээр ажилласан. Тэгээд бэлгийн хувьд болохоор 38 настай. Америкт 19 жил болоод тэгээд нэртэйгээ ирж байгаа тий. Буцаад их орондоо энэ уртаа хугацааны дараа ирээд багын найзуудтай уулзж байгаа юм дүр байгаа. Тэгээд тэр дүр дээр одоо дүрийн маань одоо тайлбар болохоор тэр залуу маань ингээд тий ингээд айгүй харахад юм дүлгөөхөн тийм харцтай мөртлөө хаяа үе харахаар жоохон ширүүн юм шиг тий. Тиймэрхүү яг тайлбартай. Тэгээд бас дэлгэгийн хувьд бол яг л одоо өөртөө тэр байгаа хайртай эхнэрийнхээ төлөө энэ бүх хугацааг тэрний мөрөөдлийн төлөө одоо ингээд зориулаад явж байгаа тий. Өөрийнхөө урд бүгдийг тавьсан. Бас бидний амьдралд тийм одоо адилхан кейс тийм тохиолдлууд айгүй их байж идэг тий. Бид нэр тэгээд энэ залуу маань бол үнэхээр тууштай тийм одоо хайрцагийнхаа төлөө бүхнийг зориулж байгаа тийм дүр залуу байгаа. Тэгээд хоёрдугаар хэсэг эхэлж байгаа. Part 2 дээр бол миний хувьд бол дахиад өөр кино. Яг нөгөө season 2 гэж явдаг шиг тий. Тэгэхээр энэ дээр бас миний дүрийн хувьд бол бэлгээ бол илүү актив одоо илүү одоо хөдөлгөөнд орж эхэлнэ гэсэн үг тий. Илүү хөдөлгөөнд орж эхэлнэ. Одоо яагаад юм болгоомж нэг юм pay off гэж ярьдаг шүү дээ. Төлөөсөө төлнө тий. Айгүй олон бас үзэгчдийн юу байна л да одоо давтагдж байгаа сэтгэгдэл комментүүд тий. Бэлгээг одоо яна бэлгээ бити муу хүн байгаасаа гэдэг. Тэгээд тэгж байгаа байдал жишээний тэгсэн зарим нь болохоор энэ бэлгээл энэ дугаа царайлчаад энэ яг айгүй зөвүүн гар аваад байна тий. Тэрнийг ингээл нэг л их юм дүлгөөхөн юм дугаа харцтай яваад их юм. Уут нөгөө дүрийн маань одоо юу орж ирж байгаа байхгүй тайлбар тий. Харцаараа намайг чи тэрэж яг л намайг сүлд хасан шиг. Амраах бид нар бүр анх бол 2016 онд Лос Анжелест танилцж байсан. Амраах анх тийшээ яваад тийшээ одоо нөгөө өөрийнхөө уран бүтээлийг тийшээ аваад яваад одоо индастри судалгаа тэнцээ кинога фестивалуудад өгдөг үед нь бид нар анх танилцж байсан. Тэгээд айгүй сонирхолтой юм тэр үед би яг жүжигчний сургуульд орох гээд ингээд те би жүжигчин болж байгаа гэдээ ингээд Монголоос ирсэн Монголын маань одоо ажлын үзэх дуртай одоо admire хийж дэшээ ингэж өлгөр дөрөл авч хардаг уран бүтээлч маань ирсэн. Тэгээд бид нар ингээд танилцаад одоо нөгөө mutual friend буюу одоо нөгөө дундын таньдаг хүмүүсээр манай ах найзтай найз те. Тэгээд би ингээд жүжигчнэр сурч байгаа гэсэн чинь амраах урыг ч тэр үедээ ярьж байсан. Чи амар тийм сонирхолтой гой төрхтэй залуу юм те. Тэгээд амжилт хүсье гээд. Тэр хоёр маань магадгүй тэр үед зүгээр эргээд бодоход одоо зүгээр ингээд те уран өгөөд орхицсан. Тэр үед надад бол зүгээр ингээд би бол те бас ингээд одоо юу юм те Brad Pitt ч юм уу одоо Leogas ч юм уу те ингээд бид нар зүгээр яг том жишээ аваад төсөөлөхөө те тийм надад одоо бас ийм урам зориг өгөөд орхицсан. Тэгээд нөгөө амьдрал ийм айгүй ийм сонирхолтой одоо нөгөө нэг full of surprise гэж ярьдэн шүү дээ амьдралыг те бид нар эзэж таашгүй амьдралын бидний journey дээр маш олон тийм гайхалтай төсөөлөөгүй сайн сайхан зүйлүүд мэдээж бас муу те таарамжгүй зүйлүүдтэйгээ бидний хүлээж идэг те. Тэгээ бас энэний хэсгээр яг сайн сайхан зүйл нь одоо эргээд бид нар ингээд холбоотой болоод эргээ холбогдоход одоо 2023 онд Амраах Америкт ирээд Монгол киногаа гаргаа явж байхад яг энэ үйл явдал болсон. Амраах тэгэл надтай хараад ингэжсэн надад ингээд жижигхэн богино хэмжээний одоо жокууд яваад байсан л да. Талент харснаад ингэж хамт харцаа харснаад чи ямар царимуутай юм уу те. Тэгээ Амраах ч өөрөө бас асар царайлаг хүн байгаа даа шүү дээ. Тийм тэгээд яг нэг тиймэрхүү зүгээр юм энгийн ярианууд ингэ явж ирсэн аа. Бид нэр Чикагод хамт яваад нэг өглөөс ирсэн ч Амраах гэсэн байхгүй. Хей нобо би чамд зохиол ярив.
суучих гэ. Тэг бид нэр тэр үед болохоор өгсөн нөхцөл нь болохоор юмд явахгүй төлөвлөсөн өглөө шүү дээ. Явахгүй ингэж яснаа би амрах юу яхах юм замдаа явж байхдаа ярих уу? Эсвэл хөлөө дараа ярих уу гэд. Би ингээд ерөөхдөө жоохон түлхэх гэж ингэсэн чинь үгүй чи сууж би чамд ярий гэд. Тэгээд би ингээд тэр үед юмд явчихсан болохоор эргээ бодохоор одоо ингээд өөрт ирж байгаа боломжоо түлхэх гэжсэн байгаа байхгүй. Тэгээ амрах ингээд зохиолоо ярьж дуусаад ингэснэ. Энэ бэлгээгээ залуугийн дүрийг ингээд чамд санал болгоул. Чи Монгол дээрээ бидэртэй хамтарч ажиллах уу нөө гэд. Тэгээ би бүр oh my god. Юу вэ те? Одоо ингээд амраах тэр ингээд юм зүгээр тэр одоо нэг ингээд бас зохиолоо сонирхуулж байгаа юм болов гэсэн чинь одоо тэр punchline surprise нь тэгж орж ирж байгаа хөөх те. Чамд ингээд бэлгээгээ залуугийн дүрийг санал болгоул. Чи Монголд ирээд бидэртэй энэ зүү ажиллах уу? Вау. Би бүр итгэж чадахгүй. Тэгээд би бүр oh my god гэд ингэснэ. Буцаагаа нөө дотроосоо тайж жоохон хам болоогаараа дараахан боор гэсэн. Тэгээд би бас бодож үзье те. Ингээд нэг буцаагаад ингээд хойш нь татчих байгаа байхгүй. Тэгсэн чинь урагч тэндээс гарч продюсер тэгсэн чинь за нэг дүр олчтой бэлгийн дүр дээр нөө тэгсэн чинь урагч. Хөө чи найрлагч чи яг сайн бодож үзсэн юм уу те? Энд чинь чи хүүхдэд ингээ хэлцдэг одоо ингээд нэг иймэрхүү утгатай явж байгаа. Тэгсэн би тэр дунд нь сандраад нүүн би шийдрээ жоохон байж бодъё гэсэн чинь тэгсэн би тэр шийдсэн би уусаа одоо 100 очиж ажиллана штэ гэж шууд одоо энэ дээр нөө продюсер маань ингээ тэр санаа өөрчлөгчвөл те power of now гэдэг шиг одоо цаг дээр тэр ирсэн боломжоо бочи атгаад авах шүү гэж би одоо өөртөө тэгээ урыг чинь тэр орж ирсэн намуугаас тэр шийдрийг ингээд хурцсахад одоо нөлөөлсөн л дээ өөртөө ер нь нийс явахаас өмнө авч явдаг одоо энэ болохоор Hollywood энержиг айгүй ингэж анзаарч одоо тэрийг би бас эрхэмлдэг. Тийм одоо энийг асаагаад энэгээр одоо ritual явж байгаа байхгүй нэгсэн байдалж штэ өөрийгөө те. Бид нар хүн ер нь юм сэтгэлийн лант юм байна л да. Утга учир альва юмд өгчхөр энэ ингээд надад амар нандин болж байгаа байхгүй. Тэнцээ сургуульд яваад тэнхийн систем дээр байгаа болохоор энд ирээд ажиллахад мэдээж өөр байсан. Анхны бас Монголд ажиллаж байгаа яг тийм exclusive project юм байна нэг те. Чи хилээд байгаа эсвэл Америкийн кино урлаг Монголын кино урлаг гэхээр ер нь нэг автоматар default mind дээр бидний өгсөн тарихаар Hollywood тэр урд явчаад гэтээ Монгол одоо чамд болохгүй байгаа зүйл нь ажиллахгүй байгаа зүйл нь юу вэ гэл юм аль болох нэг болохгүй дээрээ төвлөрөх гэдэг нь шүү дээ. Тэгж асуух гэдэг те зүгээр юм эхний одоо нэг юм бэлэн асуултууд бол те тэрнээс одоо илүүтэйгээр зүгээр надад болж байгаа зүйл нь нэг хүн надаас асуухад би яг тэгж ярилцсан байхгүй юу. Монгол уран бүтээлчдийн давуу тал юу вэ гэдэг cognitive skill буюу одоо юм богино хугацаанд хурдан шийдэл гаргах те тэр нь үнэхээр супер. All right, I'm ready. Let's go. Орлон тоглогч Red Carpet Premiere яг одоо болох гэж байна. Тэгээд хэнийгч хажуудаа хүчээр байлах хэрэггүй. Өөрийгөө сонгохыг хинээс ч баалд. Хэнийгч бүхчл. Let's go. Орлон тоглогч.